За. Тэгэхээр нэг ойлголтыг заснаа. Тэрний юу юм бэ гэхээр би та нарыг нэг амар ажилсаг болох гээд юм уу, залхуу болох гээд байгаа юм уу гэж айл гэсэн үг. Буруу ажилсаг байдлыг чинь болиулаад тэгээ зөв юм дээр зөв залхуураа сурахыг бас шаардж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь пэйжийг удаан дагаж ирсэн хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээд манайх ерөнхийдөө номнууд төгөх зорилготой пэйж. Тэгээд та нар санал болгож ирсэн 3 4 ном байсан. За энэ бололтод өнөөдрийн видеоны сэдв биш болохоор тийш нь тавьчих. Тэгээд дараа нь болохоор даваагийн хангалах уу байна, хурууны йог байна. Тэр нь бол гэхдээ хурууны йог бол миний яг гол үндэс ном биш. Жишээлбэл өөр бас юу байна вэ гэхээр эрүүл мэндийн 10 нууц гэх мэтлэн тийм номуудыг санал болгоод харуулж ирсэн тийм үү. Тэгэхээр эрүүл мэндийн 10 нууц дээр жишээл нэг нь юу гэдэм бэ гэхээр амрахын нуу, зүүн амьсгалын хүч, инээдлийн хүч гэх мэтлэн байгаа. Тэгвэл амралтын хүч гэж бас байдаг. Зөв амарч сурсан хүн, зөв биеэ судлаж сурсан хүн зөв бас ингэж чангалж чаддаг байхгүй юу. Тэгээд одоо бүгчүүд ч юм уу тамирч ч гэсэн тийм шүү дээ. Ингээд наадмын бэлтгэлгээл учир зүггүй ингээд зүтгээд ивэл ингээд бэлтгэл цөмрөх гэдэг шиг ингээд ядраад сулдаад байх үе байна. Тэгвэл яг зөв амраад зөв ингээд янгууд фитнес гэлтгүүдээ бүх зүйл дээр ингээд явдаг. Тэгэхээр энэ бол бас бүх зөв амралтыг хүнд өгч байгаа байхгүй юу. Та нарыг ингээд амар бүгднгийн ингээд завгүй болох гэдэг биш. Зөв үедээ зөв амраад хурдхан сэргдэг болох гэдэг гэсэн үг. Хурдхан сэргдэг. Тэгээ эсвэл тэр дотны харилцаа талаас нь тийм. Ер нь бол хурдан сэргдэг гэдэг чинь бас нэг чадвар байдаг байхгүй юу. Амрахгүй гэж байхгүй. Амрахгүй гэдэг дүрм ерөөсөө байхгүй байхгүй. Яг л амралт гэдэг зүйл нөгөө нэг тишээ ингэ явсан бол нөгөө тишээ ингэ явдаг. Энэ болохоор гэхдээ би өнөөдөр бүх юм дээр хэрэгждэг хуулийг биш. Тодорхой хэмжээнд нэг 60-70% та үнэн тийм хууль ярьж байгаа шүү. Энэ болохоор энэ хоёр тишээ хүн яарын юм савлах гэдэг хууль байна. Энийг яг нөгөө нэг худлаа карма энтер ярьдаг гарууд баг бүх юмыг тэгдэг юм шиг хараад. Гэхдээ зарим юм бол тэгдэг үл дээ. Гэх мэтчлээ. Тэгэнгүүт урсгал нь бас дандаа юм савлгаа маягаар биш гэж болно шүү дээ. Жишээлбэл бид хүний бидэр явдаг урсгал болохоор тойрог өгдөг шүү дээ. Ахар сүлнээс тархи өрөө тархиас буцаа бууж байгаа юм бичил сансрын тойрог гэх тойрог байгаа. Тойрог хэлбэртэй. Тэгснэ харин 7 хүрднээс аль нь чухал юм бэ гэхээр долоолаа чухал гэх мэтчлэн шал өөр хуулиуд бас байдаг байхгүй. Гэхдээ өнөөдөр би яг видеон дээр тайлбарлах гэдэг хууль болохоор амралтын хуулийг тайлбарлах гэж болохоор яг энэ дүүжингийн жишээн дээр илүү тайлбарлах гэдэг шүү. Тэгэхээр яг тэрийг ингээд бодоор дүрслээрээ зэ. За тэгэхээр яг ийшээгээ ингээд тултлаа яваад их хөдөлмөрлж байгаа бол буцаад яг амрах шаардлага гарч ирнэ. Судлах шаардлага. Бие ингээд чангалж байгаа бол тэр хэрээрээ бие ингээд тайвшруулах шаардлага гарч ирдэг байхгүй юу? Тэгэхээр энэ тайвшрлыг аюу хурдан хугацаанд хийгээд хурдан буцаад сэргэдэг байх юм бол одоо бүхий бэлтгэл хийдэг бол харин үеийнхнээс тасраа явчихна л гэсэн үг. Нэг 10 цаг бэлтгэл хийдэг байлаа гэж үтээ. Тэгэл хэдхэн цаг унтаад буцаж сэргээл бүр нөхөөсөө жилүү хүч чадалтай болоо сэргэдэг бол найзуудаас хамаагүй илүү хурдан ялгарна, хурдан илүү ачаалтаа чадна тийм үү? Тэгэд энийг болохоор яг хүмүүс амралтын шин чанар дээр болохоор нойр хоол гэдэг. Гэхдээ нойр хоол мөний хувьд мөн. Гэхдээ бүх үед тийм биш. Яг залуу үед бол тийм. Гэхдээ нөгөө тал дээр болохоор бие судлах чадвар, бэлгийн энергийн төвлөрлийн чадвар, ингээ хөвлийгээ удирдах чадвар энэ төр байдаг байхгүй юу? Энийг болохоор яг тамирчин хүмүүс болохоор яг ингээ энергийн багш шиг заавал гэж ойлгоогүй ч гэсэн ерөн зүгээр талд ухамсараар хийгээ сурцсан байдаг. Тийм байх юм бол тэгэл даяар тусахтаа далайн дарахаа урах биш маа гэхдээ ядч нэг аймаг золтой болчихно гэсэн үг шүү дээ. Нэг аймаг арсан ч юм. Тийм өөрөө анзаардаггүй мөртлөө айгу хурдан амраад хурдан эсвэл тэр нь удан байж болно. Гэтэ хэрвээ яг энэ онол зааж байгаа багш байх юм бол тийм онол зааж байгаа багш байх юм бол удам хамаарахгүй, за хоол хамаарахгүй, нойр хамаарахгүй гэрийн хөвлийгээ өдөрдөж сураа. Хурдан тайвшир сурхаа гэдэг тийм онол өгдөг л гэсэн үг. Энийг энгийн хүн ойлгох гэдэг биш аа. Зүгээр өнөөдөр та нар зүгээр энгийн хүний хувьд заавал бэлтгэлийн багш биш хүний хувьд юу юуг ойлгож болох юм бэ гэхээр яг одоо бид энэ танаар заах гэдэг зүйл бол дандаа нэг тийм ажилсаг байдлыг шаардах гал бүгднгийн чинь сошиал инфлюенсер болохгүй л байгаа биш. Бүгд зарим нь зүгээр аав ээж болчих гэдэг байгаа шүү дээ. Ингээд энгийн амьдралын хамгийн энгийн жишээ бол аав ээж байхгүй юу? Хүн болгон математикч болох албагүй, хүн болгон их сургуульд бас албатай биш заримдаа бол хүн болгон гэхдээ амьд байх хэрэгтэй. Хүн болгон харин цаашдаа бол аав ээж болох шаардлага байгаа ч юм уу. Тэр энэ олон юмнууд дээр байгаа гэдэг ч юм уу тийм байхгүй. Тэгэхээр олон зүйлс дээр, шаардлагатай зүйлс дээр яаж илүү мундаг байх вэ гэдэг сэдвийг ярих гэдэг байхгүй. Тэгэхээр яг та нарт бол хүн болгонд хэрэгжиж байгаа нэг хэрэгжил бол амрах шаардлага байгаа. Тэгээд тэр амралтаа ингээд нойроор авъя гэсэн ч авахгүй, нас явах хэрээр аваа болчихж байгаа. Тэгэхээр яг миний нэг өмнө тайлбарлаж байсан шүү дээ. Ингээд хитрхи хоосрол гэдэг зүйл явагдаад тэгээ ялангуяа цэвэршилтээс хойш ялангуяа хүмүүс тийм болчдөг байхгүй. Цэвэршилтээс хойш яа гэм бэ гэхээр нойргүүдл ингээ хатчихдаг. Тэгээ нойргуудл яг юу гэж ирдэм бэ гэхээр бие махбод яг ингээ бүтэн өөрийгөө түр ноп хийж чадахгүй болчихор ирдэг байхгүй юу? Яг юм сүнслэг орон зай, бодит орон зай хоёрын дунд яг ингээ гацаад тэгээ бодит байдлаасаа ч ингээ бүтэн салж чадахгүй. Тэгсэн яг ингээ бүтэн байдлаараа тэр ингээ унтаж түр ноп ингээ биеэсээ гарч явж чадахгүй. Тэгсэн яг бие ингээ бидээ ирэх гэхээр бүтэн бас байж чадахгүй. Яг ийм байдал дээр болохоор яг нойргуудл
ирчдэг. Тэгэхээр яг энийг яаж авчрах юм бэ гэхээр яаж идэх юм бэ гэдгийг та нарт тайлбарчсан шүү дээ. Хоёрдугаар захлын тайлбар дээр болохоор юм зүйл өгдөг тийм үү. Тэр нь юм бэ гэхээр хүн өөрөө өөртөө төлөс сурах хэрэгтэй. Хичнээн ингээд мянган ингээд холбоос үүсдэг штэ ингээд. Тэгээд ингээд өдөржингөө хүнтэй харилцаал бодлороо юм хийгээл ингээд холбоос үүсгээл байгаа. Зарим нь өнгөрсөн цагтаа амьдрал, зарим нь уус төр хэрэгтэй хэрэггүй юм бодоол ингээд тал тишээ салаа үсгээл ингээд ядраагаад байгаа. Гэтэ тэр ядраагаад байгаа тэр зүйлсээ таслаад өөрлөгөө төвлөрөх чадвар хүнд байх хэрэгтэй. Өөрийгөө зүг ингээд хайрлах сурах те. Ингээд холбоос үүсгэж чаддаг шиг холбоосоо таслах чадвар байх хэрэгтэй байхгүй юу? Энийг ихтэй хүмүүс чаддаггүй. Яагаад гэдгийг гэхдээ цаашаа тайлбарлавал яг нэг бичлэг хариу өгөхгүй байх. Ер нь бол ийм чадвар хэрвээ танд байх юм бол та хурдан тайвширч чаддаг болчихно. Хурдан унтаж чаддаг болчихно. Тэгээд хурдан унтаа хурдан сэрч чаддаг болно гэсэн үг. Тэгэхэд бол мэдээж тодорхой хэмжээний орон зай бодиттой амьдрал тав тух хэрэгтэй. Жишээлбэл ингээд миний амьдарч байгаа байр амар тухгүй гэдэг те. Эсвэл миний хүүхдүүд амар тухгүй гэдэг те. Тэгэнгүүт одоо мэдээж яг сонголт хийсэн бол тэр сонголтыг хариу үржил таарна гэсэн үг. Залуу байх хэрээрээ гэхдээ тэрийг ингээд илүү бүтээх боломжтой байхгүй юу? Залуу байх хэрээрээ ингээд тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд та мөнгө олох хэрэгтэй болчихно. Илүү гоцоо хэрэгтэй болно, зөв хүрээлттэй байх хэрэгтэй болчихно. Эсвэл залуу байх хэрэг гэхдээ тэрийг хурдан амарч хурдан сэрж чаддаг л залуу наснд бол. Ер нь бол тэрийг ирээдүйд тав тухай бол тэгээд өөрөө материалын машинаарч тэр юмараач тэр бүтээн гэсэн үг. Тийм. Тэгээд хэрвээ настай байх юм бол залуу байх тэр чадруудаа сэргээж авчрах хэрэгтэй. Залуу хүн шиг тэр дотоод мөн чанараа аваад ирэх юм бол яг ингээд хурдан амарч чаддаг болно. Тэгээ олон жилийн зуршлууд л та мэдээж яг анх 50 60-аагаас л нойр үүдэлтэй болцсон биш. Олон жилийн турш хэрэггүй хийж ирсэн тэр зүйлүүд чинь таны одоогийн юм болгоцсон гэсэн үг. Хэрвээ яг уулзаад нураах бол бид тэр уулзаад ингээд бодлыг нураач чадна л да. Та яг энэ дээр ингээд алдаад ийна. Амьдралын сонсно. Яг нөгөө Идэр хотын санхүүгийн тайлан гаргаж өгнө гэхдээ адилхан. Яг бид нар тухайн энергийн сонсно. Амьдралын сонсно, хид үйлдвэрлэлийн сонсно, үзэл бодлын сонсно. Тэгээ энэ дээр юм алтай байна, хөрөл дээр юм алтай байна. Та энэ дээр ингээд сонгоо. Тэр алдаа чинь бүр хитрхи томорсон учраас одоо таныг ийм зовлонд хүргэчихжээ гэх тэ гэх мэтчлэн. Тэгээд хүмүүс ярьдаг л да хүүхдүүд бараг тэнгэрээс буугаад ирсэн. Өвөл гинтхэн болчт юм аа гэж харагддаг тэ. Тийм юм байдаггүй. Хүүхэд тэнгэрээс сунж ирдэг. Хүүхдийг хүн өөрөө тээдэг, өөрөө бүтээдэг. Хүүхд бол муу зүйл биш. Зүгээр болохгүй харилцаа, бүтэхгүй зүйлийг маш удаан хугацаанд хэрэгжүүлэхээр зовлончин тийм юм болдгоо гэсэн. Тэр нь бие махбодд илэрдэг. Тэгэхээр энийг болохоос нь өмнө бодоо сурчаач гэдгийг хэлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд ер нь бол тав тухтай орчин, тав тухтай нийгэм гэдэг зүйлийг өөрсдөө бүтээдэг. 20 насны сонголтууд чинь 40 дээр ирдэг. 20-той хүмүүсийн тухайн хүмүүс одоо 40-той байгаа тэр хүмүүс 20-тойдоо ямар сэтгхүүтэй, ямар байдлаар нийгэмд ханддаг байсан, хэр хүчтэй улстай байсан, хэр хүчтэй байдлаа хэрсэн хадгалсан гэх мэтчлэн байдлаас одоогийн нийгэм бүтээгдэж байгаа тийм үү. Тэгэхээр Монгол мэдээж жоохон тухгүй байна. Монгол тэ ингээд жоо хэцүү байна. Гэхдээ хэцүү байдлыг бид нар өөрсдөө сонголтоор бүтээсэн. Гэхдээ одоогийн сонголтоор дамжуулж маас бол муурах боломжтой. Харин хувь хүн болохоор яг өөрөөсөө яг дотроосоо ядаж ихэл. Дотроосоо өөрийгөө тайвшруулах, сурчих, дотроосоо өөрийгөө ойлгоо сурчих. Байхгүй гэж хэлдэг. Гэхдээ худлаа шалтак. Тэр нь дандаа худлаа. Би энерги мэдрэхгүй байна гэж хэлдэг. Гэтэ дахиад шалтак. Тэр та бие махбод хөдөлж гинэ гэвэл таны хөвлийнээс чинь энерги гараад энэ бүх бие рүү чи ирээд таны хөдөлгөж байна гэсэн үг. Амьсгалж гинэ гэдэг чинь та амьд байна л гэсэн үг. Тийм болохоор амьд басныхаа дараа ингээд зөндөө олон зүйлс сурах зүйлсүүд байгаа. Юу ч сан онлын хувьд бол өөрийгөө тайвшруулж сурах нь чухал юм байна. Өөрийгөө тайвшруулж сурахын тулд зөв орчин хэрэгтэй, бас өөрөө хэрэгтэй. Өөртөө дотроосоо тайвшруулж сурах хэрэгтэй, мөн зөв орчингөө бүтээж сурах хэрэгтэй. Тэр орчингуудаа муу бүтээсэн бол үйлдэлээ эдэлж ийн гэсэн үг. Тэр муу бүтээс асуудлаа бүр томорхоос өмнө зогсоо, бүр таныг өхүүлэхээс өмнө болиулаад яг яагаад ийм болцсон бэ гэдгийг нэг удаадсан бодож үзээд тэгээ зөв зүйлийг зөв зүйлийн төлөө зөвөр өвдөж зөв шийдлийг гаргаж сураарсай гэж хүсэж байна. Баярлалаа.